Түүнийг хамаг итгэж найдвараа алдчих төлдөх яг тэр мөчид Такуми бусдын даврахаар ирсэн. Бөгөөд Мэйпл уйлан байж түүнийг чангаар тэврэн асан. Тэрээр өөрсдөө ногт холбоо барьж чадаагүй гэдгийг хэлж байлаа. Тэр үед София өөрийнх нь нэгсэн зузаан алсны тор тэдний хоорондын манай урсгалыг хаачихсандаа хэмээн тайлбарсан юм. Харин Такуми тэдний манай холбоос тасрах үед ямар нэг зүйл бурууг олж мэдсэн гэдгээ дурджээ. Ингээд тэрээр манай урсгалын мөрийг даган ирсэн нь энэ аж. Гэтэл Мариа ухаан алдсан Дрейк морийг олж харах. Бөгөөд Мэйпл Такумигаас түүнийг ангааж өгөхийг хүссэн ч морины хамгаалалтын бүрхүү шидийг нь эсэргүүцэн няцааж орхив. Түүнчлэн София үлдсэн мангасууд удалгүй тэднийг бүслэн авна гэдгийг санууллаа. Удалгүй тэд ярах хэрэгтэй болсон тул Такуми шаргацсан морийг Мэйплийн хамт өөрийн хашаасны хинжээст орон зайд хийхээр шийддэг. Гэвч София энэ нь түүний биед хитрхийг хачааж өгөх учраас дэндүү гинэн ашхам хэмээн үзэж байв. Тэрээр өөрийгөө зүгээр гэж хэлсэн ч манай хитрхийг зарцуулснаас олж гинтхэн ухаан алдаж өнөв. Иймээс тэр манай нөхөх хүндээ авахыг оршсон боловч биеийнх нь манай маш хурдан шавхагдаж эцэст нь бүрмэсээ ухаан алджээ. Тэгээд тэд түүнийг гэртээ авч ирсэн. Бөгөөд Софиагийн хэлснээр тэр Мэйплийг дуудаж хараагүй. Учираас хашаасны орон зайн түүний бүх маныг сорж байгаа. Бөгөөд хэрэв морийг гаргаж авахгүй бол тэр өөх аюултай аж. Ингээд тэр Такумигийн гарыг унсаж морийг чөлөөлөхийн тулд хашаасны орон зайг нэхийг Мэйплээс гуйсан ч Мэйпл морийг танихгүй газар тэрээд ай чин химэн имэн. Харин Софи түнд өмнөх шигээ хамгаалтын бүрхүүл бэлтгийг зөвлөжээ. Үүний дараа Мараа Макс зориулсан нэмжлэхээний өв сахар Pix компани руу явж Софи Такумигийн дэрээр төлдөв. Маргааш өглөө Такумис ирээд өөрийнх нь дэрээр сууж буй Софиг оч хардаг. Тэгээд тэр өөрийг нь аврах гэж хичээсэн түүний зүтгэлийг өнөрч тэрний тусламжинд хичнээн их талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Бодсонгүй тэд бүгдээрээ Мэйплийн нөгөөх Дрейк морийг хасарч байсан цэцэрлэг түрээлэнд очиход Такуми тэдний хэдийний татна найзууд болсныг анзаарна. Тэрээр өөрийгөө Мэйплийн найз хэмээн танилцуулаад анагаах шидэ ашиглаж тавьсан. Бөгөөд ингэснээр морчинхэн хүч чадлаа эргүүлэн гарч авчээ. Тэр үед Такуми моронд ямар нэр өгөх вэ хэмээн эргцүүлж байтал Мэйпл өөрийнх нь адил навчны нэрээр нэг ший санаж болгодог. Иймээс тэрээр түүнийг Камила гэж нэрлэхээр шийдсэн бөгөөд учирна. Камила мод бүтэн жилийн турш навчаа гэлгүй. Улаан цахан цэцэс ашиглуулсан орхдог үлээ. Энэ үеэр хааны нийслэл дэх бошин хотолтооны нэгэн компанид нэг нь Эрбос хотолдож авахаар явж харагдана. Гэвч тэрээр Рага гэх бяцхан охиныг олж хараад энэ охин надад юугаараа хэрэг болох вэ хэмээн нэрвэлтж байлаа. Охин түүнд би хичээнгөө сурчиж өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг батлахолно гэж хэлсэн ч энэ надад шууд ашиглаж бас хүн хэрэгтэй хэмээн татгалзаж охины зүрхийг шархлуулв. Тэрээр өөрийн эзнээсээ уучлалт гуйхад эзэн түүнийг тайшруулж хизээ нэгэн цагт сайн эзэнтэй уулзсан гэж найдаж байгаагаа хэлсэн ч охин түүнийг энэ үгийг хэдэн жилийн турш хэлж байгааг сануулдаг. Нэгэнтээ тэрээр гэр бүлээ илүү сайхан амьдруулсан тулд тэднийг орхиж боос болохоос өөр аргагүй төрсэн гашуун түхээр эргэн санаж байлаа. Энэ үеэр Такуми тэхэн урсан руу явна гэдгийг маарэ. Софи хоёрт болох бөгөөд сүүлийн хэдэн өдөр ошигтой амарч чадаагүй. Түүнд тэд баггүй бухимдаж байлаа. Өдөргүй Такуми гэл дээр очтоо хин нэгэн бараат мангасын тухай гомдсож байгааг анзаарсан тул хансаас энэ талаар сонсоход тэрээр хотод аюултай мангас үзэгдсэн гих сүүлийн үеийн мэдээллүүдийг түүнд хийж өгнө. Тэгээд Ханс гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн зарсан нэгэн норог зургийг Такумид үзүүлэх боловч уг мангасаатайгаар ямар нэгэн хөвшил очруулаагүй байгааг түнчлэн санал хажээ. Харин Такуми шин жижигэр амтнаа бүртгүүлэхээр ирсэн гэдгийг хэлээд өөрийн халаасны хинжээс орон заагааны. Гэвч тэнд байсан хүмүүс Мэйпл, Камила хоёрыг харангуйтаа бүгдийг айсгаад байсан өнөөх аимшигт мангас мөн болохыг таньж сандарч тэлцэхэн. Тэр үед Софи мөлөн дээр очиж Такумигийн ажилд тусалж чадах боолгоо эсхийг авлах боловч мужин харамсалтай тусалж чадахгүй гэдгийг хэлдэг. Гэвч тэрээр бусад компаниудтай холбоо барьж өгөх амлахын зэрэгцээ. Софи Такумитай гэрээ дагуулснаасаа хойш их өөрчлөгдсөн хэмээн магтахаж ингээд Софи цахтар Мариатай таарч бөгөөд тэд Такумид туслахыг маш их хүсэж байгаач түүний хүнд ачаанаас хуваалцах чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаагаа ярьсан. Энэ үеэр Мари Софигийн царайны хувирс үе үе зөвлөрч ихснийг дуртаад түүний шив зөрхтэй талыг нь биширдэг гэдгийг хэлэхэд Софи ичингүүрэн тэдэнд ярах ажилтайгаар Мари саналдаг байлаа. Тэгээд тэд удалгүй урсан дээр хурч иртэл Такуми унтж байгааг хараад мис гайхах бөгөөд гэмбэл түүнийг хитрхийг хажилснаасаа болоод унтаад өгсөн гэж тайлбарсан юм. Мөн тэрээр хэрэг Такуми энэ хിവэрээ өрөөслүүлэн ажиллаад байвал эрүүл мэнд нь эрс мод холно гэдгийг тэдэндээ харуулжээ. Үүний дараа Такуми сүх тэргээ бэлэн босгож София, Мари хоёр танилцуулахад тэд дотор хуудам зайг нь хараад уулзгаашбах. Бөгөөд өчир нь тэрээр сүх тэргэнд орон зайн тэлтийн шид шингээсэн байсан тул тэднийг түшилтийн журмаар суулгаж тавихад София маш хурдтай явж исэн ч ямар ч дөрвөлт мэдрэгдэхгүй байгааг анзаарна. Эцэст нь тэд зурсан газартаа хөрөлцөн ирж
гэж Айшийн төшид тэдний хамгаалж харслан фангтай болсон билээ. Өдөргүй тэдэн дээр Такумигийн хийсэн сүх тэрэгний доторхыг харахыг хүссэн Годвин Пипек хоёрыг ч нэгдэн. Гэтэл тэрхүү сүх тэргийг харамгцаа Пипек өрдөм нь ийм гайхалтай зүйл хизээж харж байгаагүй. Тус тэжний хөдөлж чангаар орж гардаг бай. Тэгээд тэрээр Такумигаас үүний хэрхэн хийснийг нь асууж энэ бүх мэдээллийн төлөө асрыг шан харамж төлөвт бижин байгаагаа хийж боловч Годвин түүнийг Такумиг сандаргаад байна хэмээн зогсооно. Нэгэнт Годвин ч гэсэн сүх тэргийг бишрэн харж байсан тул үүний төлөө 100 платинум заасч дуртай төчхөө хийхэд энэ нэг тэрбум минтээ тэнцэх тус Такуми үнэхээр их баярч bijээ. Инхүүтэд эцэст нь хааны нийслэл рүү чиглэсэн арсын аяндахна. Тэгээд замдаа Годвин төсчтэйгээ Такумиг богино хугацаанд ямар асар шамж хинд хүрсэн талаар хэлсэн явхажээ. Учир нь Годвин түүнийг түн утгагүй илүү их хаалтарнэр хүндлэлийг хүртэн гэдгийг сайн мэдэж байсан ч тэд түүнийг дайснуудаас нь заавал хамгаалах ёстой bijээ. Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа Сиданад байгаа Аканы аны хэрхэн хүн төрж бүтэн болон бусад амьтдыг бүтээсэн тухай ном уншижсэн. Гэвч тэрээр хүзүүндээ хүзүүч зүүсэн аратан охиныг олж хараад уншихаа зогсоох. Бөгөөд хүмүүс бусад амьтдад ямар харгас хэрцгий ханддгийг ингэж ухаарах зуур. Өнөө цагт Такумигийн бүлэг ямар нэгэн мангастай таарч цаад болсгүйгээр хаан тусын нийслэл тэсэн мэд хүрч ирэв. Харин Реашэж тэдэнтэй замд нь мангасууд таарч толгон Софи болон бусад нэг тэднийг нүд ирмхийн зөөр үгүй хийж байсныг тэр үед онцлон хийдэг байлаа. Тэгээд тэд Боки боссны дараа Пипек Такумид хаан зэрвэж дахин нэг сүх тэрэг хийх хэрэгтэй гэж зөвлөнө. Ингэснээр тэд ердөө 5 хоногийн дараа хаанд барааш хавцтай байгаа тэрээр түнчлэн санаасан юм. Иймээс тэрээр Такумид хаантан болтонлоо буцаж чадсан даруйдаа үнийг барих хэрэгтэй гэж зөвлөв. Гэвч манай гол баг тэдний уулзалтаас өмнө амжиж бүтээж чадна хэмээн өөртөө туйлын төвштэй байлаа. Хэдийгээр нийслэл хотоос хэрэгцээд бүх материалаа хийж бухимгаачна гэдэгтээ найдаж байсан ч яг үнэндээ түүнд тухтай ажил хангалттай том орон зай олдох гэдэгт баг зэрэг санаа зовж байсан юм. Харин энэ үед Пипек тэрхүү асуудлыг өөрөө бүрэн шийдэж өгөх амлснаар Такуми нуруунаас том ачаа авч өгсөйг санаа намхан тэр. Өдөргүй Такуми өөрийн төлөвлөгөөгөө Софи, Мари хоёрт тулгаж Палум хотолтойны компани руу хамт явах болсноо хэлдэг. София тэр даруй газрыг бэртэнгивч ирхмээ эзэмшдэг. Нийслэлдээ хамгийн найдвартай тооцогддог Боолын хотолтойны түүх хоёрыг нь таниад Такумиг өөрийгөө хэтэрхий их хүчрэх хэрэггүй гэж сануулгын зэрэгцээ бүтээл хийх нь туслахын нэгнийг айж авахыг зөвлөв. Гэтэл Такуми түүнд аль хэдийн туслахуудтай болсон гэдгээ хэлсэн ч София тэтгэр хүмүүс түүний ашигмын нарийн ухаанд яагаад ч тус болж чадахгүй гэдгийг дахин сануулдаг байна. Ингээд бэртэнтэй уулзсан Такуми өөрт нь яг одоо ашигмын ажил чинь сэтгэлээсээ тусаж чадах тийм л хүн усаагаар мэд хэрэгтэй байхад тайлбарч хэллээ. Түүний яриаг сонссон бэртэн навцаж байжийг тунгаагаад тэгвэл хамгийн түрүүнд шийдвэсэх байгалийн өндөр авиастай туслах хай хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм. Тэр үед Мария компанийн байраар явж сонирхохоор гарсан Мэйблийг хайцныг нь мэдгүй. Хайгаад олж чадахгүй байгаагаа Софи сандраа хэлнэ. Иймээс Софи түүнийг хайхаар араас нь гарсан бөгөөд удалгүй барьсхийн гүнээс хин нэгний чангаар хашигдахтайг бол цансхан тэр тэнд очил Мэйблийг хараад өвчлээ хайсан Рава охин зогсож байх. Бөгөөд София түүнд Мэйблийг автхан ч аюултай амтан биш гэдгийг тайлбарсан тайвшруулв. Тэр үед Софи охины гарт ташхимын ном байхад анзаарч хартал Раваг ухаанд ямар их дуртай. Бөгөөд төвлийн хүсэл тэмүүлэлтэй байгаагаа амарчлан ярьж ирсэн бөгөөд үүний дараахан Софи Такумитэй санамсаргүй таарч түүнийг нэгэн боломж нэр тэгшчтэй уулзах гэж байгаа тул хамт явахыг хүсжээ. Тэгээд тэд удалгүй Раватай албан ёсоор уулзаж Такуми өөрийгөө танилцуулж Софиг хамт байхыг хараад охин ихэд гайхсан. Бөгөөд хэрэг охин ашигмын тачаар багч болохны мэддэг бол үнэхээр баяртай байх болно гэдгийг Такуми илэрхийлэхэд Рава үүнийг сонсоод довтлсон ч өмнөх үйлчлүүлэгчийн хийхэлсэн хатуу үгсийг гин санаад өөрийгөө хүчээр барьж загсан. Учир нь тэр өөрийгөө хүнд ч хэрэггүй чадваргүй нэгэн гэж бодож байсан ч Софи түүнийг өөрөө биедан олон төрлийн шидийг сурч чадсан мундаг охин гэдгийг нь энд онцож хэлдэг билээ. Түүнчлэн Равад ашигмын ном байгааг хэлж үед тэд Рава Такуми хоёрыг ашигмын таж дээр яг ижихэн сэтгэж нэгэн зүгт харж байгааг олж мэдээд Такуми охины мэдлэгийг шалгахаар шийдэж урд нь нэгэн ашигмын тойрог зурж үзүүлээд юунд зориулж өгсныг нь таньж чадах эсхийг нь асуужээ. Гэвч охин түүнийг нь яг таг зүг тааж чадсан төдийгүй түүний гоц хон гүн мэдлэг нь Такумид үнэхээр гүн сэтгэвч төрүүлсэн тул тэр дараа өөрийн багтаа нэгдхийг өрсөн юм. Ингэснээр тэд албан ёсоор гэрээ байгуулж Рава өөрийн орсон бүх цажингаа гэвлүгэ. Хайртай дүүгээ арай дээр амьдруулахын тулд илгээж байхыг манай баатраас хичээнгүлэн хүсв. Гэвч Такуми хэрэг түүний бүх цажин гэр бүл рүү яваач ахин нас
насан туршдаа боол хിവэр үлдэж өөрийгөө хизээч чөлөөж чадахгүй гэдгийг сайн мэдж байлаа. Харин Софиагийн хувьд Раваг ийм агуу хүний өдөрч цаадаар ажиллах нь нэр төрийн хэрэг. Бөгөөд эндээс амьдарсан арч явах шинэ ур чадваруудыг бүрэн сурч чадна гэдэгт бат итгэжсэн юм. Тэгээд удалгүй яхан багийнхаа бусад гишүүдтэй уулзахад тэд бүгд шинэ найзаа баяр хөөртэйгээр ухтан асан. Бөгөөд Равач тэдэнтэй хамтдаа үнэхээр гайхалтай цаг хугацааг өнгөрүүлж чадна гэдгээ зөнгөрөө мэдэрч байлаа. Энэ хугацаанд эзэнт гүрэнд нөхцөл байдалд хорцмож байсан. Бөгөөд тэдний тавьсан шаардлагыг хаан тулс эрсний засанд эзэн хаан уур хишингээ барьж дээшгүй галзар хот бэлэн байв. Гэвч хатагтай Элизабет түүнд шууд дайтах нь ухаалаг асхан биш гэдгийг сануулад өчигдөр тэд түн удахгүй өөрсдийн хүчрхэг баатруудыг дуу татуулаад ахандаа зүгээр хаан тулсын эсрэг үзэн ядалтыг ард иргэдийн дунд түгээх нь зөв гэж зөвлөжээ. Эргээд нийслэлд Такуми үрийн ашмын гайхамшигт чадваруудаар аваад бодитоор үзүүлж охиныг уусга алтуулсан биш үсэн. Бөгөөд том удахгүй охин ч гэсэн яг үүн шиг ашмын тархийг өөрийн гараар бүтээж чаддаг болно гэдгийг урамшуулсан хийжв. Охин өөрийнхөө авиас чадварт баг зэрэг эвгэлзэж байсан ч Такуми түүнд ашмын чин сэтгэлээсээ сонирхож байгаа тэрхүү тэмүүжил чин ашигмж хүний хамгийн чухал чанар гол төлхөр гэдгийг хэлж зорж үздэг байна. Эцэст нь Такуми шинэ морин тэргээ бүрэн бэлэн болгоод түүнийгээ батан харж загсах үед хажуугаар нь өнгөрч байсан нэгэн настай өвгөн түүнээс энэхүү юр басын тэргийг үнэхээр чинийхүү химэн гайхан асааснаар үйл явж цаашруулжин. Такуми үүнийг ханд зөрөөж хийснээ хэлэхэд тэрээр маш их гайхаж түүнийг үнэхээр гоц ухаантай юм химэн бишгч хэлдэг. Өдөлгүй тэр өөрийгөө хаан болохыг илчлэхэд Такуми цэцэрдэж орхисон ч хаантан энэ бол зүгээр л альбан бас чөлөө дуусч гэдгийг санааж түүнийг тайвшруулна. Гэвч хааны дагагчдад дуусах газраа яахад гинт өөрчлөлтнийг нь гайхацгаах бөгөөд үүнд хаантан хотын бохрын асуудлыг шийдэж өгсөн Такумид би чинь тасархаж хийх хүссэн хэмээн тайлбарчдаг юм. Түүнчлэн тэрээр өгөн бол түүний гавьяаг үнэлж нүсэм найр хурам хийх ёстойч. Ингэвэл хитрхи олон хүний хараанд өртөж анхаарч татах ёстой дуртахад Такумиж үнийг нь урайш хан хүлээн зөвшөөрнө. Ингээд Такуми эзэнт гүрний эсрэг өөрийг нь хамгаалж загсанд нь Баркузад ташахлаа илэрхийлж хэд харин Баркуза арт түмнээ хамгаалах нь хаан хүний хорт хийх ёстой үнсэн үүрэг минь билээ хэмээн хариулдаг бай. Эцэст нь Такумийн баг Баркузгаа шагнлаа гартан аваад ордноос явах бөгөөд хаантан цэргүүддээ энэ улсыг нууцлахыг тушаажээ. Үүний дараа Бостон хотоо буцаж ирсэн Такуми өмнө нь түрээс хийж байсан хашаа бүрмөсөн хөдөлж авах шийддэг. Гэвч Мария, Софи хоёр өөрсдийнхөө цалингийн хос татгалцсан хажууд байсан Раваг агшруулж ирэв. Учир нь тэд Такумиг өөрсдийг нь хэрэгцээтэй бүх зүйлээр аж хэдийн хангаж байгаа гэж үзсэн бөгөөд харин Такуми тэдэнд гэрээ дуусах үед хэрэглээ хөрөмтлөж үүсгэх хэрэгтэй сануулж хэлдэг ажээ. Тэр үед Софи өөрийгөө зөвтөр Такумигээс хавьгүй уртнаслах байх. Тиймээс амьдралынхаа үлдсэн хугацааг түүний башиг хамгаалж өнгөрүүлнэ гэхэд Марич мөн адил түүний яг хажууд нотолсохыг хүсэж байгаагаа хэлнэ. Энэ хооронд Сиданы улсад нэгэн цэрэг Такумийн бүтээсэн бохир ус цэвэрлэх төхөөрөмжийг Элизабетад үзүүлэхэд тэрээр дайснууд нь Анагийн уур хичингээс автхан чаахгүй байна хэмээн дүгндэг юм. Ингэснээр тэд сүмийнхэн нэр хүндэд халтаж буй хүмүүсийг зүгээр хараад суухгүй. Тус энэхүү аюул заншийг аж болох хордон устгах хэрэгтэйг тэрээр онцлон тэмдэглэв. Харин Рава өөрийн манаа эрчимээ нэмэгдүүлж Такумид ашигмын ажилтныг туслахын тулд адал явж хайрчаар бүртгүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Иймээс Такуми түүнийг гэрч рүү дагуулсан явж өдөлгүй охин адал явж хайрчин мөнөмчхийг хартан авах. Бөгөөд гэрч рүүгээ мөнгө явуулахад нь тусалсан хааст баярснаа хэлдэг. Өдөлгүй хаанс Такумигээс багийн хаан нэрийг бодож олсон эсрээр асах бөгөөд очин Равагаас бусна бүгд дээзэрж төсөн ч Такуми өөрөө үндсэн адал явж хайрч болохыг төдийлөн сонирхгүй хэвээр байлаа. Кирээр өөрсдийнх нь баг өрөг ролон тодорхой хугаарлагдсан арслангийн сая багийнхан шиг биш. Бөгөөд ялангуяа тэргүй инээнд толтохтай ч байхгүй дуртай. Түүнчлэн өөрийгөө тулж бич чадахгүй гэдгээ хэлсэн бараа кирийг нь тасалж адал явж хайрч хүний бие мах бодвол хамгийн том хөрөнгө идэг хэмээн хэлээд түүнийг тасгалж өгч өгөхөр санаж болох нь. Тэгээд бараг түүнийг шууд гадагш чирч хараад яг л тоглоом шиг нааш цааш нь шидэж байхдаа багийнхаа нэрийг батсан гэж асуух. Боловч Такуми ухаан аштах шахан тарчилж байсан тул юу ч тунгаж амтсангүй. Иймээс бараг түүнийг өргөжлүүлж нааш цааш нь шидсэл байв. Үүний дараа Такуми Мария Софи хоёрт хандаж багийн нэрийг сонгоход туслахгүй бол Баракийн энэ шийдвэр донд биемэн тисэж үүсдэггүй хэмээн гомдолдог. Тэд хэднээр санаж болгосон боловч Такумид аль нь ч тохиромжгүй мэд санагджээ. Гэтэл үнээс болоод Мария өөрийгөө хэрэгцээгүй нэг юм байна гэж гонсойхол Софи шууд Барактай туслахаар уусчихна. Харин Такуми түүнийг тайшруулж Барак зүгээрж өөрийг нь тасгалж байсан хэрэг хэмээн хэлдэг байна. Ингээд цаг хугацаа 10 сараар урагшилж ирээдүйд Ямато эзэнт гүрний нутагт бэлтгэл хийж яваа үйл явц өрнө. Гэвч Акира
түүний тошдох юм маягийг хэтэрхий ханг бодлогогүй байна гэж үзэх. Бөгөөд жинхэнэ тулаанд ийм арга барил хизээч бүтэхгүй гэж дүгнж байлаа. Харин Акане Акирагийн өөрийнх нь тулааны хэв маягт ирээлдэж асуулт тавихад тэрээр өөрийгөө баатар учраас зүгээр гэж өнгөрөх. Бөгөөд үүний хариуд Аканы өөрөө болон Ямато ч гэсэн сум баатрууд гэдгийг түн сануулдیں۔ Тэрээр бүсгүй болцсон дурсан боловч Акане түүний сансыг ирснээс заширхв. Тиймээс цаашаа түүнийг урдынхнаасаа огтхонч өөрчлөгдөгөөг нь дурсан өгүүлдэг юм. Үүний дараа Аканы өөрийн судалгааг тууштай үргэлжлүүлсээр байлаа. Ингэснээр тэрээр зөвхөн хүн төрөлхтнийг гээждэг тэнгисийн гэршийн сүмээс ялгаатай бүтээлийн сүмбөх гарт түмний нөлөөний үс хэмээн үздэг болохыг олж мэджээ. Тэр үед түнд гişийн ертөнцийн амар амгасангийн төсөө энд дуудагдсан гэж хийжсэн нь санаанд нь орсон билээ. Гэвч хүмүүс тэднээс чухамыг хүсэж байгааг бүсгүй одоо хүртэл сайн ойлгож чадахгүй байна. Ийхүү үйл явдал өнөөс царт иргэн нэрх бөгөөд Такумир аваад шийдэх бүгжүүлнэ. Тай бэлэгч буй дурсан зүрхч нь. Тэрээр энэхүү бүгжийн шивслийг төвчүүлэхэд туслахад тайг нь түүний айсад маш их хэрэг болно гэдгийг онцлоо. Гэвч Мэйб лүүнд нь баг зэрэг атаарсан тул Такуми түүний торгон утсыг ашиглахад огцсаад болгүй. Тим нэгэн тусгай зэсийг өгч баярлалдаг юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа Такуми барагтай дахин бичвэж хийх. Бөгөөд энэгээр бараг тэдний бүлхэмийн нэрийг асуусан ч Такумид түүний хэлсэн хувилбарууд таашаагдаагүй. Түр түүнийг шийдвэж ирэх. Хөдөлгөөн Софиаг урьж бараг руу дайрч хуй хэмээн Такуми имэжсэн ч бүсгүй Такумигийн хамгаалалт сул байгааг анзаараад түүнд хөвштэй зөвчгөө хүч хийсэн юм. Биш тэгэхээр дуусгаад Такуми гişтийн байраар ороход ханс түүнээс нэгэн цугаада хамгаалалтын даалгавар сонирхож буй эсхийг асан. Тэр үед энэ ажилд хэр хугацаа орохыг залгуулж олоход бараг өөрийнх нь тэргээр явбал өвдөө 4 хоног зарцуулна гэдгийг хэлшээ. Өдөлгүй тэрээр энэхүү даалгавраа Арслангийн сая бүжгэн чижүүрхийг орчсон боловч тэд хэдийн өөр даалгавартай байсан талаах буюу өөрөө хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрчээ. Ингээд тэдний замдаа гарч явах үед Томас өөрийг нь хамгаач яваад нь Такумид талархаж ишэрхийлхийн зэрэгцээ Пипект зэроидсүү хождож авахад орсон юм. Түүнчлэн Томас тэдэнд бас бэлэг байхыг минь хийв. Нэгэн халцалт Такумийн мангасуудыг орж харан тэргийг згсаасан ч Сефа энэ бас ердөө гоблин болон бүтний чанануудын дунд газар нутгийн маргаан төдий зүйлгээд Камила өрн аянгаар тэднийг хэлбэрхэн өсгөж орхижээ. Өдөртгүй тэд Килбус хотод хүрч 90 бүгдээрээ амтад кремтэшил заварсан. Бөгөөд энэ нь Такумид хуучин амьдралыг нэрэхгүй санагдуулсан юм. Иймээс тэрээр Сефад хандан хотоос явхаасаа өмнө сүү бэлэг хөдөлж авах хэрэгтэй сануулхад бүсгүй шөнийн цагаарч цахныштай байдаг тухай хэлдэг өшөө. Энэ үеэр Такуми тэдний ертөнцид доторхын будаа байдаг эсхийг сонирхоход Мари хааны нийслэлийн цаг дээр байсан хэмээн хариулсан нь түүнийг очиж чадаагүй дээ. Бага зэрэг харамсаад хүргэв. Тиймээс Сефа түүнийг зүгээр эсхийг асууж харин Такуми өөрөө олон жилийн турш төрөл хотоо ирж чичаагүй. Тус нутгаа санаж байгаа эсхийг зөрүүлэн шавчээ. Гэвч бүсгүй түнд урд нь торон ташивсан шугамт амьдардаг байснаа хэлээд харин Такуми түүний хараажийг тайлж нисэх талаарч хайрсан тул шинэ амьдралдаа түүний сэтгэл хангасан байгаагаа хүрнэ. Нэгэн түүний үгийг сонссон Такуми нулин тэнгэр өртөнж бас талаарч хайрсан гэдгийг гинт ухаарчээ. Үүнээс үүдэн тэрээр өөрсдийн бүлмийг нулины талаарч химэн нэршээр ирлэлт бүцтгүү шийдтiin. Эцэст нь хамгаалчдын даалгавраа амжилттай биелүүлсэн Такумигийн баг болтон хотлоогоо буцах зандаа гаршаа. Гэвч 2 хоногийн дараа тэрээр харшин мэдээ алдуулагч хор таасан байгаа гинт анзаарчээ. Тэгээд 90 тонны нэг тастал өвчтэй хэдийн ноолцсон асан баг зүүсэн 2-оор харагдхан тэр гэтүүлтэй тогсгож түнлүү дайрахыг завцсан ч Мэйбл цаг ачиргүй тасалсны ачаар халдвчдыг амархан буулгаж авлаа. Ингээд Такуми өөрийн эд шидийг ашиглан бүгдийг нь чигч өгсөн бөгөөд харин Маре тэрхүү хүчтэй хор ягаад түнд огт үжижээгүй гайхан асан. Иймээс тэрээр өөрийгөө болон Мэйблийг хийждэг хор мэдээ астуучгийн эсрэг төрхийн дархшаатай химэн тайлбарсан юм. Өдөргүй охид гатаа байгаа дайснуудыг яах вэ гэж асуухад тэр хідэн халдвчийг бариад хүчсэн байхыг хараад бүгд уулга алтав. Тэр үед София тэднийг тусгаалan бичигдсэн дайчид болохыг анзаарсан тул Баркийг дутахаар шийдэж тэр ч дараа хурч ирсэ. Хэргийн газрыг шалгасан бараг нөхцөл байдал үнэхээр ноцтой байгааг хатарсан. Такумид хандан годунд яаштай мэдэгдхийг хүссэн. Бөгөөд үүний дараахан тэдгэр халдвчдын сүмийн сургаалыг эсэргүүцэгчдийг зүтгдэг тэнгисэг гişийн скадрис ингэшүүд болохыг Такуми мэдэж авчээ. Эцэст нь годуунтай уулзахад энэхүү халдлагын ард Седана эзэнт гүрэн байгаа. Бөгөөд Такумигийн бүтээсэн нэрээс хот хөрөмжөнд тэдэнд санхүүгийн асар их хэрэг учруулсан тул ингэж ус ханзан сансан байж магадгүй гэдгийг хэлв. Иймээс Такуми өөр улс руу дөрвөж ногт хэрэгтэй болов гэж иргэсэн ч харин годуун болтон хотын иргэд бүгд түүнийг дэмжиж хамгаалахад бэлэн байгаа тул
тус эндээ үлдвэс хамаагүй аюулгүй гэж зөвлөлөө. Түүнчлэн бараг түүнд зөвхөн аяжаас аж явдлынхаа үеэс аюулгүй байж та анхаарахад хангалттай гэж хэлсэн ч Такуми хэсэг хугацаанд амарч тамаар байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч бараг тэдний багийг хамгийн шилдэг, хүчирхэгт тооцогддог тус одоохондоо дур мэдэн амрах боломжгүйг сануулв. Харин Софи түүнийг үргэж хамгаална гэж амжижсэн. Бөгөөд барагч мөн аж хангасан бичвэн түүнийг усан бүр хүчирхэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа. Үүний дараа Такуми гэлтийн зөв хөдөлж, шинэ багийнхаа нэрийг бүртгүүлсэн ч Ханс түүнтэй уулзаж, сүүлийн үеийн цөөрийн харт түүний толгойг асар өндөр үнээр үнэсэн. Тусаас хом тутамдаа санар сэрэмжтэй байхыг харуулжээ. Ингээд Такуми хашид ирхэн ирж, Софи болон бусад төвчдөд аюулгүй байдлын тусаарх Таку мэдээг дуусгахад тэд дараагийн удаа илүү санар сэрэмжтэй байхаа амжсан ч тэрээр зөвхөн харуул хамгаалалтаас гадна өөр нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг онцорсон юм. Нэгэнт байдал хүндэрсэн тул тэрээр хашийн эрхэн тойронд тусгай шидийн хамгаалалтын бүрхөөс тогтоохоор шийдсэн. Бөгөөд ингэснээр зөвшөөржгүй хинч дадварш нэвтрэх боломжгүй болох билээ. Тэр үед Рао түнд тусгаар санаж болгосон бөгөөд харин Софи барта шинээр хамгаалагч буюу танк дүр хайх хэрэгтэй гэхэд охид бүгд тэрхүү шинэ гишүүнийг заавал эмэгтэй хүн байх ёстой гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр Такумитийн төхөөрөмжтэй хүнийг хаанаас ажиглах талаар гүн бодол давтжээ. Гэтэл Софи ганцаараа ажилладаг хэд хэдэн надад явж байдаг ч шинэ хүмүүсийн хооронд бат бүх хэцүүс үүсгэх нь тийм ч амар зүйл биш гэдгийг санаасан юм. Иймээс тэрээр мулан худалдааны компанид хандаж гэрээдтэй ч хайж өсгөхийг зөвлөлөө. Такуми ч мөн адилж хууж өсний гэрээгээр хүлэгдсэн хүн хамгийн найдвартай бөгөөд аюулгүй байж чадна гэдэгтээ санаж нийлв. Гэвч охид түүн заавал гэрээ хийцэс гэсгүйгээр зүгээр л өөрсдөд нь бүрэн итгэж болно гэдгийг инээн сэрсэн хэлцгээж байлаа. Тэр шин хааны ордны резервүүд харшиг гаднаас нь чанга харуул хамгаалалтад авав. Тэгээд охидыг хэдийн нойрсон хойно Софиас ирж Такумиг одоо хүртэл унтаагүй ажлаа хийсээр сугааг анзаарчээ. Манайхаа шөглөө Рава Такумид ашигмын ажилтанд тусарч ирсэн. Бөгөөд Софиач мөн зүгээр сурдгүй туслахаа илэрхийлсэн тул тэрээр түүнд металл бамбайнуудыг шидийн тойрог сэрхтээ сурав. Тэр хооронд Мипл, Камижи хоёр тоглоомон голомтой цагийг зугаатай өнгөрүүлэн тогтжоолаа. Ингэснээр аваач бас Такумиг өөрийн гэсэн голомтой болох хэрэгтэй гэж зөвлөсөн боловч тэрээр одоогийн манай удирдах чадвар нь аврах голомыг бүрэн шинэх хэмжээнд арайж хүрээгүй байгааг тайлбарсан юм. Тэгээд Такуми шидэ хамгаалалтын бүрхүүсийг амжилттай бүтээж чадсан нь Софи гişхэн гашуулсан. Бөгөөд хэрэг тэрээр шигшиг чадвараа ахиулж чадвал голмын үдирдлийн цөмөгч бас бүтээх боломжтой гэдгийг хэлж байлаа. Гэтэл энэ үед Шиданы эзэнт гүрэнд эзэн хаан Такуми руу хийсэн дайрсан бүтээгдсэн тухай таагүй мэдээг хүлээн авна. Ингэснээр тэдний нууц төлөвлөгөө хэдийн нээж басныг тэрээр харсан ч Элизабет хаан тастай уучраа ололцохыг түр айзанч харин оронд нь баатруудыг дууд хачиж гол анхаарсаа хандуулахыг санаж болгодог юм. Өглөхгүй хаан баатруудыг дууд хөл явц ямар шатандаа явааг шавсахад Хомер гихч эрт төрөөс алдсан шидэн тарыг содорч амжаагүй эртний бичвэрүүдийг тайрснаар дуудлахыг идэвхжүүлж чадна гэд үнд шаардлагатай манайг цөвлүүлэхэд хамгийн ихтэй 2-3 сарын хугацаа орно хэмээн нэвчгэн. Харин манай гол баатар Такуми шид чозоо ашиглан голмыг өдөрт татгалзах хийх боловч санснаар нь болсонгүй. Тиймээс Мейбл түнд хэдийн өөрсдийн гэсэн туслахад байгаад ягаад заавал голомтой болохыг хүсэж байгаа гайхан өсөж яжаа. Ингэхэд тэрээр дайснаа дахин хизээ. Яаж хашдаж хэрхэн нэвтрэн орж ирэхийг таашгүй тул урьдчилан сэргийж хэрэгтэй хэмээн тайлбарчдаг ажээ. Тэр үед дахин түүнийг голмыг өөрийн болгож гаршуулж чадах болов хэмээн санархад энэ санаа Такумид үнэхээр их таалагдсан билээ. Иймээс Софи түнд хорсын оролцох эртний болгост төмөр голмуудыг тухай хэлэхэд урд өмнө нь хизээч тийм газар орч үзээгүй Такуми ихэд гайхна. Тэгээд тэрээр тус газар руу заавал очиж үзэх хэрэгтэйг тэмдэглэсэн боловч Софи хамгаалагч буюу танкгүйгээр тийш нэвтрэх нь хитрхийн аюултай гэж үзэж байв. Гэвч Такуми бүлгийн шинээ дагуулн торон дээр очсон. Бөгөөд тэд удахгүй 3 м орчим өндөртэй аврах том голомтой нүр толгон тэр. Тэгээд ийм чухал зүйлийг ийм амархан олчин чинээс санаагүй Софи өөрсдийгөө үнэхээр азтай байна хэмээн баярлна. Түүнчлэн тэрээр голмын яг голд байх удирдлагын цөмрөө давталж устгах хэрэгтэйг санаасан боловч Такуми өхмөл гошин тэдэнд ямар ч хэрэгцээгүй гэдгийг хэлж байлаа. Нэгэнт авар хампин тэднийг анзаарч өөр ансгал аюултай болж ирсэн тул охид айд санарсан да. Энэ даасгаврыг ингээд орхиод буцхан дээр гэж үзнэ. Гэвч Такуми түүнийг ирээдүйд маш хэрэгтэй хүчирхэг холбоотон болж чадна гэдэгт бат итгэлтэй байв. Тэгээд тэрээр шууд
шууд голом руу дайран ороход Сафа бусдыгаа түүнийг хамгаалахыг тушаасан ч Такуми тэдний хооронд ямар нэгэн нууц холбоос байгааг мэдэрсэн тул дайралтыг зогсоож ирэхтэй юм. Бусад нь түүнийг үнэхээр зоригтой баатар хэмээн биширч байсан ч үнэндээ тэрээр дотор айж байсан. Бөгөөд өвдөөс голомоос ямар нэгэн дайсансан амьсгаж мэдрэхтэйгүү төс зэрэг гахан зогсож байсан нь нэлэрдэг. Тэгээд тэхүү голом нь нарийнтай холбоотой төрийг хамгаалж байсныг Такуми харсан бөгөөд түүнд дээр хин эзлэж байсан тул голом тэр дараа дээр хаалжээ. Өдөргүй тэрээр голомыг бүрэн захиргаандаа оруулж чадсан нь хүн бүрийг гайхшруулсан. Бөгөөд түүний аврах биеийг нь бэлэгдэж Титан хэмээх нэр хайрсан юм. Мөн Мейпл түүнийг ямар нэг зүйл хичээж байгааг анзаархад Такуми түүнд илүү уян хатна. Олон үйлдэл би хэрэгтэй байгааг ухаарсан ч Сафа ийм авар хамтныг дагуулад хот руу орч зөрөхгүй гэдгийг хэлдэг байв. Иймээс тэрээр өөрийн дарт хинжээст орон зайгаа ашиглахаар шийдэл олон гинтхэн хүн бүрийн гайхшилыг төрүүлж маш жижигхэн хэмжээтэй болон хувирчхан тэр. Тэгээд Мейпл Такумихаас голомтой ойлголцоход нь тасрахайгүй хот тэрээр хичээх болно гэдгийг амласан. Бөгөөд үүнээс хойш хэдэн сарын хугацаа өнгөрөхөд Аканы гихч охин Ямато Акера хоёрыг цэргүүдийг дээвшиж октоор тохорхож байгааг анзаарч тэдэнд шаардлага тавихад харин тэд өөрийнхөө ажлыг хийх хэмээн ам тавшиж өрхөдөг. Өдөргүй Такуми охинтой уулзах үедээ өөртөө хамт байхын тэдний амь насан аюултай тул гэрээгээ цоцлохыг хүсэж байгаагаар хэлсэн нь бүгдийг нь гүн гүнийг татуулж Маре хэрв гэрээгээ цоцлохыг хүсэж ирээд өөрийг нь даах хэрэгтэй болно гэж эсэргүүцэн. Тэрээр яагаад Такуми өргөлж өөрийнхөө амь насыг үл хайхран бусдын аюулгүй байдлыг хүртэл болгодогт гомдлож тэд бол ноошины жигүүр бөгөөд далавчгүйгээр тэр хизээч нисэж чадахгүй гэдгийг нь санаалдаг байна. Тэдний ийм чин сэтгэлийн хариу үйлдэлийг харсан Такуми гэрээгээ цоцлох гэсэн шийдвэр нь ямар том масштаб байсныг ухаарах. Бөгөөд тохидч түүнийг хамгаалж өргөлж гэрээтэнд байхаа амждаг билээ. Эцэст нь Такуми Титанд зариулж шинэ биеийг бэлэн болгосон. Бөгөөд Мейплч түүнтэй эцэст нь нэг юм ярьж чадхаар болсондоо түүжин баяртай байлаа. Түүнд хин түүний зэвсэн хэрэгсэлд гүрц Бамбай болон бусад олон зүйлс багтснаас гадна хамгийн чухал нь тэрээр шаардлагатай үед маш том титан болон хувирч чаддаг болсон юм. Энэ бүхнийг дээрээс ажиглан сууж байсан нойлон Такуми гитэрхийн ярилтай аг явж дурж байна. Химээ нэмэж ятл тасалхан түүнд онетын оршин тогтнож буй уулмөр мэдрэгдэж ирсэн тухай дуусгасан билээ. Тэрээр үнийг тэнгэрсэг гэрлийн сүмд олон жилийн турш итгэж биширсэнтэй холбоотой байж магадгүй тэмдэглээд өдөргүй энэ нь хорон мөсөнс болон хуурч улмай хүн төрөлхтний ертөнцид дайн дидэх болно гэдгийг анхааруулав. Нойлон үнтэй санаал нэгдэж байсан ч өөрөө шууд хөндлөнгөөс орцох боломжгүй. Учираас Такумиг хүмүүсийн ертөнц рүү илгээсэн хэрэг хэмээн учирсав. Жилийн өмнөх дурсамжид Болтон хотын ойролцоох эзэнгүү хоосон сөрөн үзэгдэх бөгөөд тентхийн оршин суугчид язгууртнуудын буруутай үйл ажиллагаанаас болж гэр орноо орхин явахаас өөр аргагүй хүрчээ. Тэдгээр хүмүүсийн нэг болох мөнгийн нэртэй охин зохиогсны инжилгээ хийж чадаагүй улмаас нөхрөө алдсан гашуун түүхийг бид эндээс олж мэдтий. Үйл явдал одоо цаг тэрийн шилжихэд 1000 гаруй эрийн тасганаасаа хөгжсөн тухай мэдээг годон мөч мэдсэн байлаа. Рокфорд хэмээх өөр нэгэн лорд тэднийг асран хамгаалж байсан ч цаашид өргөжлүүлэн орогнох байраар хангаж чадахгүй болсон. Тул хүмүүс жишин гэр олж өгөхөд год өнөөс тасламж хүсжээ. Ингэхдээ тэрээр бүх хүнийг багтааж чадахгүй цангалтай том газар нутаг хэрэгтэй байгааг онцлон хэлв. Иймээс тэдэнд сонгох ганцхан бүс нутаг үлдсэн ч тэр газар нь мангасуудаар дүүрсэн учраас чинээр хөгжүүлж сууршихад туйлын хэцүү байх нь ойлгомжтой байлаа. Энэ үеэр Такуми өөрийн нөхдөдтэй хандан хүч чадлыг нь сарх хамаргүй нэгэн гянтанд хүч үзэж өөрсдийгөө сарх санал тавьдیں۔ Ингээд тэд хасах зэрэглэлийн хүнд хэцүүгээр хоёрдугаарт ордог. Арадны хааны ой химэх гянтан зөрхөр болов. Гэрч газар доор байрлах гиндан атлаа цэрээсэн хөх тэнгэр хязгааргүй уудан моёхтон алсан тэрээр үнэхээр их гайхжээ. Тэдний замд таарах бүхэл мангасуудыг Мейпл дайснуудыг ойртохоос нь өмнө өрчлөн мэдэрч тасалсны хүчинд багийн ханан ятах юмгүй остогч байлаа. Түүнчлэн Титан хүчрэх мангасуудын давталгааг өөр дээрээ хааж исэн тул тэд бүх давхрыг хурдан цэвэрлэж замдаа таарчсан ертөнцийг ч хамж хэмжив. Бүтэн өдрийн дараа тэд эцэст нь сүрчин давхарт хүрч сэтгэл нь ихэд хөдөлж байтал Такуми санамсаргүйгээр хавах гişснээс олж тэдний араас аврах том чулуун бөмбөрцөг өнхөж хвшлээ. Иймээс тэд эмээ авахын тулд нарийнхан хонгол руу яран өсрөн орцгоо. Цааш өргөжлүүлэн усах үед Мейпл нэгэн хүчрэхэг өөр амьсгалыг мэдэрсэн тул тэд тулаанд бэлдсэн. Боловч тэдний өмнө зэрэглэлийн шараан суу гарч ирхэн тэрэ. Үүнийг харсан Мари Рава хоёр ухаанаа артал байсан бөгөөд Такуми чарэ хүчрэхэг тэднийг өвчирдэг байж химээ харамсан. Нэр
тэрээр Мария Титан хоёрт лууны сүлжийг барьж саатуулахыг тушаан бүгд зэрэг дайрсан ч мангас самд хിവэр байгаа зогсгүй Титаныг хан мөрөхөр хойч хэдчихв. Гэтэл Софи түнд лууны сууж тасыг хийж өгснөөр Такуми Камилаг дуудаж тэнч мангасын хажуу тас руу ширүүн дайршаа. Такуми үүнийг лөөг цохиж унах царын ганц боломж гэж харсан ч хитрхи ойртол өөрөө шатаж магадгүй харав. Иймээс тэрээр эрдэндээ аянганы шид шингээж лууны ам руу шидснээр түүнийг тийш дороо засаж чадсан. Үүний дараа Камила хорсож зүүн бор басан хорсон бөгөөд Такуми лууны биеийн хэсгүүдийг олж аваад үүгээр юу хийж болох вэ? Химэн тунгаж суухан жинхэнэ бүтээгч шиг аашиж байна. Химэн Софиг хэд баясгав. Гентангаас буцаж ирсний дараа Годун Такуми дуудаж өмнөд зүгт орших хөвчгөө онгон газрын талаар мэдхүү химэн асан. Тэр газар мангасуудаар дүүрсэн учраас зэрэгдэх улс орнууд хүртэл тоож үздэггүй тухай сонсч байснаа Такуми хэлжээ. Харин Годун Тэрэрэгийн хаан тус тэрхүү газар нутгийг эзлэн авахар дайрсан боловч тавталгаан бүтгэвэдэж Улмар ус орныхоо мөхшин шалтгаан болсон тухай түүхийг хуваалцав. Тэгээд тэрээр Такумийн бүр тасганд байгуулсан гайхалтай гавьяаг мэдэх. Учираас тэрхүү аюултай газар дээр шин тасган дагуулж чадахгүй химэн хүслээ. София энэ нь Такумийн амь насанд ихэрхий аюултай Годун санаасан боловч түүнд үүнээс өөр сонголт байхгүй гэдгийг Лорд тайлбарч байлаа. Гэвч энэ бүхний эцэс тэдэнд яагаад заавал тэр газар шин тасган хэрэгтэй болоод байгааг Такуми гайхан хоцордог юм. Ингээд Годун амьсгаад идэгцэн язгууртнуудад урагснаас олж тасганы иргэд хэрхэн дөрвсөд болсон гашин түүхийг ойлжлаа. Тэрээр тэдэнд зориуд шингээр орон барьж өгөхийг хүсэж байгаагаа хэлэх. Боловч энэ нь ердөө ганцхан шалтгаан нь гэдгийг ч мөн дурдсан юм. Гэтэл София түүний цаадах бусад шалтгааныг нь гайхан асуух гэсэн ч Такуми түүнийг яаран засаж амжлаа. Учир нь тэрээр энэ ертөнцид анх хөл тавьж явахад нь бусад хүмүүс түүнд хэрхэн тусаж байсныг сэтгэлдээ дурсан сансан билээ. Иймээс Такуми тэдэнд туслахаар эргэлт бүцэлтгүй шийдэх бөгөөд үүнд нь Годун туйлаас баярлаа. Бөгөөд Рицерүүдийн хамгаалалтаас татгалзсан Такуми болон Норины далавч багийн хаан шинэ хот байгуулах ажилдаа шудраад гарна. Өдөлгүй тэд эцгүй зээлүүд хэр хасарт хүрсэн ирж газар шарааны эд шидийг ашиглан хамгаалалтын хэрмийг басгаж эхэлдэг. Тэгээд засалдгүй шидээ ашиглан тэрхүү газрыг тасалдгүй хөгжүүлсээр том догны хугацаанд ажлаа дуусгах чадсан тул Такуми дөрвөстийг нөлхөн шилжүүлж өсөж тавихаар Софа гэж яхэд ердөө 10 хоногийн өмнө ажлаа харсан тэднийг ийм хордонд оссонд Годун уулгаштан гайхан. Харин дөрвөстийг өмнөд хязгаарлаа нүх тушаал өгөхөд тэд тэр газрыг мангасуудаар дүүрэн хിവэр байгаа химэн нэмэж дээдсэд биднээс амжирах гэж байна. Химэн айжсэн ч тасганы хүрээсэн агуу том хэрмийг хараад мэж гайхжээ. Тэр үед Такуми тэднийг халаан дотноор өгтөн авч энэхүү хэрмийг мангасуудаас хамгаалахын тулд барьсан гэдгийг тайлбарчдаг. Түүнчлэн тэрээр дөрвөсдөд зэрвэсэн соц төдийгүй тэднийг өдөрт хязгаартнуудын харш Рицерүүдийн казармыгч мөн басгснаа танилцуулав. Энэ бүгдийг харсан дорн түүнийг эдшид ашигсан уу? Химэн гайхан асуухад Такуми тийм гэдгээ хүлээн зөвшөөрөх. Боловч тасганы ажил хараахан бүрэн дуусаагүй байгааг хүчилнэ. Тасганыхан шинэ гэр орондоо төжийн сэтгэл хангалуун байх ч Софи мөндөг гүнэлтэй байхыг анзаараад түүнээс ганцаараа үлдсэн эсхийг нь асууна. Гэтэл Мөнти хуучин тасганд нь нөхөр нь ууд болсон тухай хэлэхэд Софи түүнийг Такумигийн төлөө ажиллах хүсэлтэй байгаа эсхийг шавж улмаар тэрээр Такумитай уулзах. Боловч эскортнуудад итгэдэггүй. Учираас түүний туслах саналаас эрс татгалзах нь тэр үед Мари түүнийг ятгахыг оролдох боловч Такуми түүнд бодох хугацаа олгосон бөгөөд харин Мөнти түүний саналыг няцаасан тул тэнд цаашид үлдэж болохгүй гэж өрөөд өгнжээ. Нэгэнт ийм шийдвэр гаргасан тул гэрээр тасханыг бүрмөсөн орхин одно. Тэгээд ойруу алхан ортол гинт хин аимшигт араатны архирах чимээ сонсогдож тэр даруйдаа гахсан шийдвэртэй харамсаж хөвшин. Мөн тэр үед Мэйпл тасганд мангас ирсэн тухай Такумид мэдрэхэд тасганд ямар ч зэрэг байхгүй тул бүгд тусдахаас өөр аргагүй гэж бодсон ч Титан мангасыг хараад цочролд оржээ. Иймээс Такуми тасганыг хамгаалахын тулд татаг гүрнүүдийг өрхөхийг дорнд ташаасан ч Мөнти гадаа ганцаараа түүжигдэ хуцана. Тэгээд хүн бүр түүнийг хайж эхлэх бөгөөд хамгийн сүүлд гадагшаа гарч харин харсан гэдгийг мэдсэн даруйда Такуми түүнийг аврахаар яаран оддог байна. Харин энэ үед Мөнти өөрийгөө чоннодод бүсрэгцнийг ухаарч ингээс өнгөрсөө гэж бодож байтал Такуми гинтхэн гарч ирэн түүнийг аварна. Тэрээр нүд ирэмхийн зуур чоннодыг нандарах бөгөөд Мөнти түнд дахин олон мангасууд ирж байгааг сануулсан харуулсан ч Такуми ямар ч асуудалгүй хэмээн тайвшруулна. Төдихгүй түүний багийнхан араас нь ирж София бүх мангасуудыг устгаснаа дуулгах бөгөөд тэр үед Мөнти Такумигийн гарт ирэх жижиг шархыг анзаарч боож өгөхөд Такуми өөрийнхнэн тасганд хинэгч бичлийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд аварсан талархах Мөнтид хариулна. Ингэснээр Мөнти түүнийг өөртөө таарч байсан явуулгаж язгуурчнуудаас тэсвэр агуу сэтгэлтэн болохыг нь чин сэтгэлээсээ ухаардаг байна. Тэгээд тэрээр Такумигийн шивгчэн болж болох эсхийг асуухад Такуми түүнийг өөрийн багтаа баяртайгаар хүлээн авч
тасганы хонч түүнийг хазуун дулаанаар өгтөн авсан. Өдөлгүй Дорн Годвинтай уулзаж Такумигийн шинэ хотыг хэрхэн хөгжүүлсэн талаар дуулахад Годвин түүнийг гайхамшигт чадварыг бишрэн гайхна. Гэвч энэ мэдээ эзэнт гүрэнд хүртэл тарах бөгөөд тэд цайзыг хамгаалж буй рейсерүүд болтноос ирсэн гэдгийг мэдэж байсан учраас асар их аюул занж хийхийг мэдэрч хэвчдэг. Түүнчлэн энэхүү цайзыг ганцхан шинийн дотор байсан нууцлах хүч чадлын ард Такуми байгааг тэд ухаарах. Бөгөөд Элизабет тэднийг ингэж дураараа дурхихыг хэрхэрч зөвшөөрч басгүй гэж хатаа шийддэг байна. Тэд төстөв даяар манагийн урсгалыг өмөөсөн өнөө аимшигт дуудлахын зан үлээ хэлүүлжээ. Тэрхүү урсгалын өөрчлөлтийг мэдэрсэн Такуми бүсэд баатрууд аль хэдийн ертөнцид ирснийг тэр дараа ухаарна. Ингээд 3 сарын хугацаа өнгөрөхөд нулимс бүх үйл явдлыг анхааралтай ажиглан суух. Бөгөөд Сиданагийн баатрууд аль хэдийн Аз зэрэглэлд хүрсэн туйлаас гүширч байлаа. Тэр үед Элизабет тэднийг бүсэд улсаануудад танилцуулах цаг болсныг сануулхад Акира ямар хоёр өөрсдийгөө энэ дэлхийг аврах тавилантай гэж итгэсэн тул хүч чадлаа гайхуулахаар давтаж эхлэв. Харин Аканыгийн хувьд энэ бүхэн огт сонирн биш байсан ч тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж хүн бүрээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаагаа хэлдэг юм. Өдөлгүй өнөөх тасганыг одоо Вэжфорт гэж нэршлэх болсон. Бөгөөд тасганы оршин суугчид Болтны гар орчуудаас сурцсны ачаар өдгөө зэвсэн хийх чадвартай болжээ. Үүнийг харсан Такуми тасган нь улам бүр цэцгэлэн хөгжиж байгаа сэтгэл хангасан. Байхын зэрэгцээ хүн бүр амьдарч баяр баясгалантай байгаад төлийн их баярна. Гэтэл Мэйбл Софи хоёрт нэгэн бүтний гөрүүлийг үзүүлэхэд Софи урд өмнө нь энэ төрлийн амьтныг хизээч харж байгаагүйгээ гайхан хэлв. Иймээс тэр хавийн мангасууд улам хүчрхэгжиж байна гэж имээсэн тэрээр бусдад энэ тухай мэдэгдэн. Мангасуудыг устгах хэрэгтэй гэж үзсэн ч Софи тэтгэрэнтэд үйж фортод одоогоор ямар ч аюул занш хийжэл очруулаагүй тайлбарлаа. Тэгээд тэдний бүрэнсэн орчин устгах ямар ч шаардлага байхгүй үлээ. Учир нь 3 сарын өмнө мэдрэгдсэн хүчтэй манагийн урсгалаас олж ойр орчмын. Зэрлэгэнтэд тэдний нутаг дэсгэрт улам ойрт нь нүүдэлж байгааг тэрээр анзаарсан юм. Түүний дараа Дорн Такуми дээр ирж бараг түн зэрүүлж нэгэн даалгавар бэлдсэн талаар дуулах. Бөгөөд Болтны иргэд тэр чигтээ Сиданагийн баатруудын тухай шүгэж байгаа гэжлээ. Тэр үед Такуми түүнээс тэд 3 сарын өмнө хичирсэн үү гэж асуухад Дорн түүнийг хэн олж мэдсэнийг гайхаж хацна. Ингэснээр манагийн хүчтэй хэлбэлцлийг өнөөх баатрууд үүсгэсэн гэдгийг хүн бүр баттай ойлгодог ажээ. Тэр үдэш Такуми болон түүний нөхдүүд баатруудын талаар ярьцлах. Бөгөөд Мариагийн хувьд нулин тэднийг Сиданыг зөв замд нь хөтлүүлэхээр илгээсэн байх гэж таамаглана. Гэвч Такуми төс эзэнт гүрэн тэднийг дуудахын тулд хориотой шид хэрэгжнийг сайн мэдэж байсан тул тэднийг Сиданагийн буруутай бодлогыг засах сайн хүмүүс байгаасаа гэж дотроо найдаж байлаа. Нэгэнт баатрууд эзэнт гүрнийг орхин явахаар бэлтгэж явах үед бусд нь Аканыгийн боолж сосолдог олж хараад түүнийг өөрсдийнх нь сүүх тэрэнд суух хэрэггүй хэмээн дарамжилна. Харин Аканы түүнийг өөрийнх нь дагагчдагч гэдгийг тайлбарлаад Лозог тэдэнтэй хамт сохор тушаадаг юм. Аж явдал хайрчдын гэл дээр Ханс Такумид хандан өнөөх баатрууд хар ус харнадтай тул магадгүй түүний ертөнцөөс ирсэн байж болохыг хийж гайхшин. Түүнчлэн Ханс түнд Пепеийг хааны нийслэл рүү тэднийг хамгаалах цавааны даалгаварт урсныг дуулгахад Такуми өг даалгаврыг хүлээн авах шийддэг байна. Гэртээ буцаж ирсэн Такумигаас мөнди харшид ганцаараа үлдэхийг хүсэхгүй байгаа тул хамт явж болох асхийгүй байна. Тэрээр хамгаалалтын даалгавар маш аюултай тайлбарсан ч охид түүнийг хамт авч явахыг ятгаж мөнди өөрөө газрын шид ашиглаж чаддгаа баталсан тул Такуми эцэст нь түүнийг дагуулж хор зөвшөөрөв. Энэ үед баатруудын зүг үйл явдал шилж бөгөөд Акира хааны нийслэл эльфүүд байдаг тул тэднийг хөдөлтөж авахыг хүсэж байгаагаа зохиолгоно. Харин Ямато тэднийг аль хэдийн хүчтгээр төснөөс тасан тул хамгийн хүчрхэн болох цаг хугацааны асуудал гэж бардамж байлаа. Гэвч Аканы бүх зүйлийг зөв голдролт нь оруулахын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж үзэж байсан. Бөгөөд энэхүү аяшин түүний царын ганц боломж гэдэгт итгэн. Тэгвэл Такуми дээр ирхэн ирэхэд бүртгэгчийн ажилтнууд тэдэнд даалгавраа амжилттай биелүүлсэнийг нь мэдэрдлээ. Ингэснээр тэрээр Сафагийн ханд Аз зэрэглэлд хүрч чадсан ч яг тэр мөчөд өнөөх баатрууд гинт гарч ирэн. Бүх хүмүүсийг замаасаа холдохыг толгойн шаарддаг юм. Тэр үед нэгэн адал явдал хайрч тэднээс шин зэргүүдөө химэн насахад Акира шууд түнлөө нудраг зөрүүлж өөрсдийг нь баатрууд тул хүн бүр хүнд чиштэй санаална. Ингээд зогсгүй тэрээр Такумигээс охтыг нь хөдөлтөж авахыг хүсэх боловч Такуми зарахгүй гэдгээ eerснээс цаагаад баатруудыг эндээс дараа залхахыг шаарддаг байна. Үүнд нь Акира Ямато хоёр туйлаас дэргүйцэж түүнлөө халбахыг завдсан ч Такуми Акирагийн элдийг ганц цавчтаар хугалж Яматогч мөн хэлбэрхэн
босгож авлаа. Акира өөрийнх нь ариун мэд инх өсвөрсөн довтхонч ипиж чадахгүй байсан бол харин Такуми тэрхүү зэвсгийг өртөө шидэд төмрөөр хийсэн жирийн нэг ил гэдгийг аж хэдийн анзаарсан байв. Өдөргүй Акира түнд энэ бүхэн зүгээр өнгөрөхгүй шүү. Химэн занш хийж хэд Такуми эргэн тойронд ноолон над явж хайрчид бүчиж байгааг санааснаар Баатруу дарах буюу тэндээс явахар шийджээ. Гэтэл Акане нүхтийнхээ бүдүүлэг авирт хүсэж өвчин уушлахгүй хин. Сацуу Такумигийн нэрийг асуухад тэрээр өөрийгөө дуртай танилцуулсан юм. Акане түүний нэрийг сонсоод тэр даруй танихтаа өөрийнх нь ичжилтийн чадвар Такумиг хайж авахыг зааж өгснө. Хичгтэж тэр түүнийг үргэлжлүүлэн хасан зогсоож өөрсдийнхөө нөрийн эрхийн зэчид буудалд боох төлөвлөгөөг түүнд хэлжээ. Үүний дараа Такуми зэчид буудалд өөрийн багийн хандаа Баатруутай уулзсан. Тоогоо ярихад Сафа тэднийг үнэхээр зэгүүн хүмүүс байна. Химэн дургуцэгч Акане харин тэднээс тис өөрийнх нь шиг санагдсаныг Такуми онцлно. Түүнчлэн тэрээр Аканед хаан байрлахаа хэлснэг гин тохорч өөрийгөө дэндүү болгоомжгүй заримсандаа харамсан. Тэр ихний аюулгүй байдалд санаа зовж хөвчжээ. Яг тэр үед Сиданыгийн харуулууд Аканыг буцаж ирэхийг шаардан хашгиж байгаа. Бөгөөд дахин Зозугийн хамт тэднээс цогтөнгүйж буй дүр зураг харагдана. Харин София хизээний шалмгай хөдөлж харуулуудыг ганц цавхтаар унгаад Аканед хандан зочид буудлын руу хордон гүрхийг зөвлөдөг байна. Ингээд Акане Такумигийн багийнхантай уулзах бөгөөд Такумич бас түүний туусан ертөнцөөс ирсэн гэдгийг хэлээд бусад Баатруудын гайхаар энд ичнээ ноосонгүй. Түүний энэ гинтийн үннийг сонссон гэхэд бүгд мэж гайхаж азмаарч цацарсан билээ. Иймээс тэрээр тэдэнд бүх төрхийг нэгд нэгэнгүй ярьж өгөхөөр шийдсэн ч энэ нууцыг чанд хадгалахыг тэднээс хичээнгүй жан хүсв. Өдөлгүй тэд Такумиг ножины ирж хэдгийг ухаарах. Бөгөөд Аканич мөн Сиданы гүрний Баатруудыг дуудахын тулд хоройтой шившиг ашигласан тул гол хорон санаат нь мөн химэн үзэж байлаа. Учир нь тэднийг бусад улс орнуудтай дайн дэгдэхээр төлөвлөж үндэ олон нийтийг төрөхийн тулд Баатруудыг ашиглаж байна. Химэн тэрээр таамуулж байлаа. Энэ үеэр тэрээр Аканегаас Акира Ямато хоёрын тухай асуухад дахин тэднийг энэ ертөнцид дуудагдсанаас хойш бүрмэсэн өөрчлөгдсөн гэдгийг хичрэхэн тэр. Нэгэнт Сиданы гүрнийхэнд итгэдэггүй байсан тул тэднээс гисэн хоос хүнсийг дандаа ариусгах шидэж цэвэрч Тэгвэснэ ч тэрээр хуваалцав. Гэтэл Акира Ямато хоёр зөвхөн илдэр хичээж зүхэд хамаг анхаарсан хандуулсан учраас тийм төвлийн ариусгах шидийг огт ташгирч чаддаггүй ээжээ. Иймээс Сиданыгийн хан тэднийг тархийг нь угаахын тулд хоолнд нь бодис засаадаг. Байж химэн Такумиг тунгаах зурхан гинхэн түүнээс өөрийг нь аврахыг гуйж эзэнт гүрэн рүү дахин хизээч гцмааргүй байхаа уйлан хажингуйхан тэр. Гэвч Такумитэд чамайг газрын хорт байсан ч мөрдөн өшөх болно гэдгийг санаарч хэлцдаа. Зозугийн хүзүүчийг ойч харав. Ингээд Акане тэрхүү зөвчиг Зозог өөрийнх нь боол гэдгийг хэлтгэх баталгаа учраас үнэхээр үзэн яддаг тухайгаа түүнд хэлдэг байна. Такуми өөрийн шидэ ашигласан хүзүүчийг нь салхан автлаа. Харин Акане өөрийг нь ингээд орхиод явчихвээ хэмээн гүнээ түшиж хэлсэн. Учир нь хүрхий охинд одоо энэ хорвоод очихоор ямар ч газар үлдээгүй билээ. Харин Акане түүнийг хизээч хаяхгүй гэдгийг зөөлнөөр тайлбарлаж цаашаа ч гэсэн өөрт хамтдаа шилдэг найзууд хിവэр үлдэн гэдгээ амласан юм. Такуми тэднийг болтон дах өөрийн харш руу явна гэдгийг дуусгаад Акане түүнд түүгүүд хоёр хүсэхгүй байгаагаа хэлв. Гэвч Такуми түүнд таслахыг хүсэж байгаа тайлбарлаж учир нь тэднийг ертөнцөөс ирсэн гэдгийг санаалсан юм. Тэр үед дэлгэх Акира Ямато хоёр дээр шийдэх бөгөөд тэднийг хамбаламд Акане Зозугийн хамт орсон тухай хэлж байлаа. Түүнчлэн тэд Аканыг үргэлж сэжигтэй гэж үздэг байснаа дурдсан. Тус хамбалам Сидана руу буцаж төлөвлөгөөгөө дахин явуулах хэрэгтэй гэж үзжээ. Ингээд түүх маань Такумигийн бүжиглөө буцаж шийдэх бөгөөд тэдний хааштай ирэхэд Мари Акане Зозу хоёр цариусан кринтэй шиж бэлдэж өгөв. Тэд шүлнөөс самсаж үзмэгцээ Акане гинэт үйж гисэн. Бөгөөд үүнийг харсан Мари өөрийгөө үнэхээр муу тоогооч хэмээн сандарсан ч Акане нүжимс төслөсөн байж энэ шүлж үнэхээр байхштай амттай байгааг хэлсэн билээ. Тэр үед Такуми түүнийг энэ ертөнцид дуудагдсанаас хойш Сиданагийн ханд хизээч итгэж байгаагүй улмаас ганц чудаа сэтгэл амарч чадаагүй. Харин одоо ланх удаа төрөх нутгийн хаантыг мэдэрч байг ухаарсан юм. Өдөлгүй тусганыг хамгаалж буй нэгэн хүжиг Баатрыг харуулах бөгөөд тэрээр ой дотор ямар нэгэн зэр хөдөлж байг гинт анзаарна. Гэтэл тэр нь мангасуудын асар том нүүдэл буюу сөрөг дайршид байсанд тэрээр маш их цачирсан. Бөгөөд имэс балтан руу яарчтай ичилхийг хэрэгтэй бүгдэд санаалав. Тэр оройн Такуми охтод тэдэнтэй байгуулсан гэрээгээ цоцлох болно гэдгээ дуулах. Тэд үүнд нэхэд сандарч гонцсон. Болооч тэрээр гэрээгүй болсон ч гэсэн тэд уртын адил нэг гэр бүл шиг хамтдаа байна. Химэн тайвшруулан тайлбарчээ. Өчиг нь тэрээр тэдэнтэй маш урт хугацааг хамтдаа өнгөрүүлж нэгэнд бат бүх холбоо үсгэсэн тул цаашид ямар нэгэн шидийн гэрээ шаардлагагүй гэж үзсэн хэрэг байв. Ингээд Такуми тэднээс цаашид ч өөрийнх нь хондрогч хിവэр үлдэж тасарч дэмжихийг хүсээд гэрээг цацарсан. Бөгөөд нэг дэрэгтэн байгаад үргэлж баяртай байтугай илэрхийлсэн юм. Үүний дараа тэрээр хоёр ариун сэлэм хийх ажилдаа орсон. Боловч гэртийн зүгээс Switch Force цайзад онцгой байдал үүссэн тул дээд зэрэглэлийн адил явдал
цайгчдыг яарчтай цуглахыг шаардсан мэдвэлийг гинт хүлээн авчээ. Такуми цуглах газарт очиод Лиам Фанг бүжгийн гишүүдтэй уулзах бөгөөд чухамыг болоод байгааг хангасан. Ингэхэд нь бараг түнд Вичфорд цайз руу маш олон тооны мангасуудын сөрөг доторч байна гэсэн аим шиг дүннийг дэвшгсэн. Тэр үед бусад бүлгүүд өөрсдийн даалгавраар ясан тул зөвхөн тэд энд дэвч амтсан нь тодорхой босох бөгөөд харин ханс тэдэндээ одлохгүй өөр нэгэн бүжиг нэгтгэх тухайд болгоо. Төд одлохгүй Crimson Rose бүжгийнхээ нэрх бөгөөд Такуми тэдний ахлагч Мерштэй уулзахад тэрээр ноосны жигүүрүүдийн тухай цуу яриаг аш хэдийн сонссон гэдгээ хэлдэг. Харин Лиам Фанг бүжгийн гишүүд түүнийг шууд таних бөгөөд бараг дорн хүлэг баатруудын сашааг өдөртөн нэрч байгаа тул тэдэнд зориулж цамиг нь чөлөөлөх хэрэгтэй бүгдэд санууллаа. Иймээс Такуми энэ удаа Таканы Зозо хоёрыг ардаа үлдээхээ шийдэж өөрийг нь найзуудтайгаа даалгавраа бижүүлж байх хооронд тэднийг хамгаалахыг гитанд тушаав. Түүнд хин тэрээр Софиад шоронгоос авсан материалаараа хийсэн эмэдэрсв. Химик карун сэлмик картуус. Бөгөөд үүний зэвхцээс Куми гэх нэртэй нөгөөнийг сэлмэгч бас үзүүлжээ. Тэрээр амьдэрсэн сэлэм нь бие махбодын бодит тохиолж очруулдаг бол харин Сукуми сэлэм нь дайсны сэтгцэд нөлөөлж оюун санааны тохиолж очруулдаг хэмээн чадварыг нь тайлбарсан. Ингэснээр тэд эдгээр хоёр сэлмийн хамтд ашиглаж гараасан хүчтэй давталгаануудыг хослуулан хийх боломжтой гэж тэрээр үзэж байлаа. Эцэст нь тэд Вичфорд цайзад хүрсэн ирэх. Босогч тэрхүү цайз хэдийн тод хамсгүй олон мангасуудад бүрэн бүсрэгдсэн байхыг олж харна. Энд тэд цаг алдахгүй шууд тулаан дуулахсан орж занд таарсан мангасуудыг ээж дарааш онгостгож эхлэв. Цайзын харуулууд Такумиг эрхийг харамгцаа татдаг гүрээ доошлуулсан. Бөгөөд түүний бүлгийнхээ ханыг даван нэвтэрч тамсан мангасууд ирч мөн хоромхон зуурт харчиж хайжээ. Тасганы оршин суугчид түүнийг хараад үнэхээр их баярлав. Бөгөөд Такуми равад хандан ширхтсан хүмүүсийг яарчтай асарч сувлахыг тушаадаг. Үүний дараа тэрээр бусад адил явж хайрчдтай нэгдэх боловч мангасуудгийн тохорч ихснийг тэд анзаарч тэдний энэ хөдөлгөөн яриж нэгэн цохон дагуултай мэт байгааг хэд гайхацгаан. Иймээс Такуми эдгээр мангасуудыг өдөртөн чиглүүлж буй нэгэн өдөртөгч байна гэж таамагласан ч бусад адил явж хайрчд үүнийг боломжгүй гэж үзсэн. Тул тэрээр манай энергийн тогтворгүй байдлаас хойш мангасууд хөсөн өөрчлөгдсөн байх магадлалыг тайлбарлаж өг. Энэ хугацаанд Седанед болж буй үе явцын ташаарх мэдээлэл бүгдэд хүрэх. Бөгөөд тэмдгийн өдөртлөгөд эдгээр мангасууд Баркужиг бүрмөсөн устгаас хэмээн дотроо найдаж цаалаа. Ингээд эзэн хаан энэ нөхцөл байдлыг овжин ашиглаж Баркуж руу давтлахад бэлтгэх хэрэгтэй гэж үзсэн боловч харин Элизабет үүний оронд Саламандрын хаан тус руу төрүүлж давтлах санал бишүүлсэн юм. Түүнчлэн тэрхүү хаан тус бол Баркужагийн холбоотон болох нь тодорхой болох. Бөгөөд Элизабет ирээдүйд түүнийг Баркужад таслахаас нь сэргийлэхийн тулд баатруудыг ашиглан төрүүлж давтлах хэрэгтэй гэж үзэж байлаа. Үе явдал эргээд Вичфорд цайзад үргэлжлэх бөгөөд Равас сатаад хоолыг төхөж өгөх үед сатаа өөрийн санаа зовлон хуваалцаж Такуми бүх шидэд ундаага бэртэж гэмтсэн тасганы эргэлтэд тарааж өгөөд дуусгаж байгаад сэтгэлэн зовж байгаа хэлнэ. Иймээс Фэ түнтэй биечлэн ярьж хар шидэж мангасууд танд очихон харцаагүй гэдгийг санаалав. Гэвч тэрээр шидэд ундаанасаа өөртөө нууцж үлдээхийг зөвлөсөн ч Такуми өөрийгөө бэртэл гэмтлээс бүрэн зайлсхийж чадна гэдэгтээ итгэлтэй. Бага тал шидэд дундаа ир хэрэг болохгүй хэмээн хариулдаг байв. Энэ үед Фэ түнийг ямар ч юм чин үзэлгүй бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болохыг нь ухаарах. Бөгөөд үүнээс үүдэн юу ч тохиолдсон хамаагүй түүнийг заавал хамгаална хэмээн дотроо бат шалгаддаг ажээ. Гэтэл тэдний зөв мангасуудын дараагийн томоохон давлгаа ясыг анзаарсан адил явж хайрчид хаалганы гадна гарч толбохоор шийдэх. Бөгөөд дайсны тоо хэтэрхий олон байгааг хадарсан шиднүүд хүчрхэгш дээрээ бөмбөгдөж дайчид нь тэднийг ээлж дараалж цавцсан унгаж эхэллээ. Өдлөхгүй мангасууд зөв бүрээс бүчин ирж байсан тал тэд таран байж тахаар болох. Бөгөөд София өөрийн харс ашигны шидээр дайснуудыг хийсэн хөөж байсан ч Такуми түүнийг хэтэрхий хордон оршиж байна хэмээн санаасан юм. Ингэснээр тэр Софиаг хортоо саруулахыг хүсэх. Бөгөөд яг тэр агшинд мангасууд гин тухарч хөвснэн цаанаас нэг нь аграх бид амтэн тэднийг барьж идэж байгаатай холбоотой байв. Тэнд хоёр толгойтой зүү гинт гарч ирэн Софи руу шууд давтлах. Бөгөөд Такуми тэрхүү аимшигт аратны мангасуудыг өдөртөн чиглүүлэх чинь мөн болохыг шууд таньж үзье. Зөв Софиг бич дарахаар зүтгэхэд Такуми амжиж түүнийг аврах. Бөгөөд энэ үед тэдний хамт очирдаг байж хэмээн дотроо харамсаж байлаа. Тэрхүү мангас хаваарын бүх хүнлэг галзан материалч гэсэн тул Софи өөрийн шидийг ашиглан түүний анхаарлыг зөвхөн өөр дээрээ татгаа шийднэ. Харин тэрээр логийн давталгаанаас чадмал зайс хийхийг хичээж байсан ч харамсалтай түүний дүрэлцэн гал дуртаж хүн дээр төлөвлөж архив. Ингээд өөртөө аратан түүнийг бүрэнсэн өнгөө хийхээр зхиж байтал бусад дахид амжин өөрсдийн хүчрхэг шидээрээс өг зэрэг бөмбөгдөж эхэлсэн юм. Энэ чөлөөгөр Софи өөрийн сэлмийг Такумид шижүүлэн өгөх.
Бөгөөд сэлмийг асан тэрээр хуйлах сархины хүчээр руу шийдэмгий дайрчээ. Тэрээр өөрт байсан бүх манагаа шавхан байж Сүкэмээс сэлмээ хүчжүүлсэний эцэст ганцхан хүчтэй дараалтаар авар халуун дундуур нь тас цавчин унгаж ирлээ. Түүний дараа Такуми Сафагийн шархыг анагаах зураа. Түүнээс яагаад ийм мохог ам өрсөн асхам хийх болсныг насаж лолно. Нэг нь нуух зүйлгүй болсон Сафа зөвхөн түүнийг л хамгаалахыг хүсснээ ичлэх боловч Такуми түүнд ам өрөвдөж болох байсныг нь сануулсан зэмжингүй хэлв. Хэдийгээр Сафа өөрийн амийг тийм ч үн цэнтэй зүйл биш гэж бодож байсан ч Такуми түүнд өөрийн амиа хизээч ийм хүн зэрэсэж болохгүй гэдгийг хатуу ойлгууллаа. Тэр үед бүсэд адил явж хайрчдэгч мангасуудыг бүрэнсэн өсгөж дуусныг дуулж хологч хамаг хүчээ барсан Такумигийн тухайн алдан унаж ирэхдэг. Өдөргүй тэрээр ухаан ороход бүгд түүнийг зүгээр байгаад нь баярлцгаах. Бөгөөд мэрэгдээ энэ үеэр Сафа тандан Такумиг үнэхээр гайхалтай залуу болохыг магтан ярьжээ. Энэ хооронд Саламандр тасхан Такера Ямат нар тасханы иргэдийг хайр найргүй хэдэж байх. Бөгөөд тэд Таканыг үгэрч ажиллаа маш сайн хийж чадчихээн гэж хөөрцөгрөж үүнээс ч илүү цус талааныг хүсэнжиж байлаа. Ингэснээр тэд тэрхүү тасханыг бүхэлд нь үгүй хийж ирэх бөгөөд тэр оройн Такуми найзуудын хамт гэртээ харж хамтдаа амттан завлах зураа Сафагийн биеэ авч явах байдал нэгж санаандайгаа ганцаарцгаан. Охид үүнийг Такумитай холбоотой гэж таамагж байсан тул тэрээр Сафатай ганцаарчлан уулзаж түрүүн түнлүү хашгирч уурсандаа чин сэтгэлээсээ хүрцэл өчөв. Гэтэл Сафа түүнийг хамгаалахын тулд өөрийн амиач заржаас чухад бижин байгаагаа хийж хэд. Такуми хариуд нь түүнтэй хамт бүхий чандарсаа өнгөрүүлэхийг хүсэж байгаа тус хизээч битгий өгөхээрээ химэн гот. Ийхүү Сафа түүний дэргэд өөр дуртан гэдгийг амарч амжаагүй байтал. Таканы тэдний яриг таслан хоол бижин болсныг дуусгаснаар тэдний нандин мөчөнд орлоо. Хэд хоногийн дараа Годвин Такуми тандан Наканы болон Зузу нарыг хааштай үлдээхийг зөвшөөрсөн боловч үүний зэрэгцээ нөгөө баатрууд Саламандр тасганы иргэдийг үү олноор нөхнөөсөн гэх аимшигт мэдээг дуулгана. Гэтэл энэ бүхнийг сонссон Аканы хэрэг өөрөө тэдэнтэй хамт байсан бол тэрхүү цэс таслахыг зогсоож чадах байсан хэмээн өөрийгөө буруутгах. Бөгөөд дараагийн удаа тэдэнтэй таарчдууд ямар ч үнээр хамаагүй заавал цагсаах болно гэж ирс шийддэг байна. Үүний дараахан Такуми ноёнтой уулзах үедээ бүсэд баатруудыг ирэхээс бүхэл бүтэн нэг жилийн өмнө өөрийг нь яагаад энэ ертөнцид дуудах болсон шалтгааныг нь асуухаар шийджээ. Учир нь тэрээр ноёныг цаанаа ямар нэгэн нарийн төлөвлөгөөтэй байгаа гэж таамагч байсан ч харин ноён түнд чиний хов тавьсан зөвхөн чинийш гарт байгаа хэмээх бөгөөд үүний хариуд Такуми цаашид юу ч тохиолдсон өөрийнх нь хувьд хамгийн эрхэм хүмүүсээ өхөн хатан хамгаалах болно гэдгээ илэрхийлдэг юм. Түүн чин тэрээр ашиг мөчийн хаваар хүссэн бүхнээ өөрийн гараар бүтээж чаддаг учраас энэхүү амьдралтай үнэхээр сэтгэл хангасан байгаагаа тэмдэглээд нойлон зэрүүлэн намттан бэрхжээлээ. Хэдийгээр нойлон түүнийг энэ дэлхийг аврах царин ганц хүн гэдгийг мэдэх тул ирээдүйд маш хүнд хэцүү бартаа замэр туулах болно гэдгийг гадарж байсан ч эцэст нь түүнийг бүх цаг үеийн хамгийн аваа ашиг мөч болж чадна гэдэгт бүрэн итгэдэг ажээ. Ингээд өнөөдрийн рекапиндээ өндөрч байна. Сүүчийн хүртэл үзсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрв танд таалагдсан бол лайктаарч шинэ ангиудыг хамгийн түрүүнд үзэхийн тулд манай сувгсуу бүртгүүлээрэй. Дараагийн рекапаар дахин уулзцгаая.